Зя сайн байцгаана уу залуусаа. За одоо хугацаанд бичлэг орсонгүй. Яагаад бичлэг ороогүй вэ гэхээр за баг энэ YouTube суваг дотор хамгийн анхны аяллаа бичлэг болсон баг. За яг 7 хоногийн өмнө би Ирэн хот руу явсан байгаа. За та бүгд бол Ирэн хотын талаар бол маш их зүйлийг сонсч байсан. Гэхдээ яг орчин үеийн Ирэн хотод яг юу байгаа вэ? Яг монголчууд бидний ямар хэрэгтэй газар вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй би аялангаа Пингон хэмэх нэртэй одоо цахилгаан машины дэлгүүрээр аялсан талаар миний бичлэг баг. За яг хүмүүс бол буус андуурч магадгүй. За би яг энэ аяллыг бол цэвэр хувийн зардлаараа явсан. Тэгээд дээр нь нэмээд энэхүү аяллыг та бүгд бас үзэх юм бол ямар зардлаар, ямар аргаар бас бид нар гадагшаа болон ирэнлүү хямдхан зардлаар аялж болох талаар илүү тийм нарийн бидний бичлэг хийх зорьсон байгаа. За дээр нь нэмээд би энэхүү аяллын үеэр нэг ширхэгч Йоон одоо бэлэн мөнгөөр авч гараагүй гэнэ магадгүй та сонирхолтой болох ба. Миний хувьд ч гэсэн ер нь бол Ирээн гэлтгүй ер нь хятадын баг 4 5 хотоор аялж байсан. Тэгэхээр ер нь бол Ирээн надад бол нэг тийм их хүнд газар бол хизээж байхааргүй газар гэсэн. За яаж ямар ч бэлэн Йонго аялсан бэ гэдэгт одоо эхэлцгээе. За тэрнээс өмнө би одоо л янз бүрийн байгууллагууд, янз бүрийн хүмүүсийн талаар ярилцах болно. Гэхдээ би энэхүү байгууллагуудаас нэг ширхэгч төгрөг аваагүй гэдгийг шууд хэлье. Энэ бол ямар нэгэн сурчлагын зорилготой бичлэг биш. Ямар ч гэсэн хүн ямар нэг тийм байдлаар хэрэг болох одоо тийм бичлэг болоосоо гэж найдаж. За үргэлжлүүлээд Alipay гэдэг нэртэй одоо аппликейшн байт юм аа. За миний хувьд бол би нэг хоёр утастай аяллаар явдаг. За би өөрөөх нь нэг утсыг бол Alipay хэмээх нэртэй одоо хятадын одоо түрүүвч гэх юм уу? Одоо манайхаар бол нэг social page-тэй ер нь мангар төстэй тийм аппликейшн байдаг гэсэн үг. За энэхүү аппликейшнийг бол нөгөө давхар баталгаажуулалт буюу пассвортоор баталгаажуулалтыг хийсний дараа болж ингээд хятадын одоо бүх систем дотор төлбөрийн гүйлгийг хийх боломжтой болдго. За миний хувьд бол би энэ рубль, yon шилжүүлэг гэх нэртэй Facebook хуудсыг олоод за эдний хуудсынхантай чатлсны дүнд бол тодорхой хэмжээний yon явуулаад тэгээд явуулсан yon буцааж одоо Alipay руугаа одоо татаж авч байгаа гэсэн үг. Тэгээд энэ бол энгийн юм байлээ. Хаан банкны данс тавьчихсан. Тэгээд 100-аас 299 мянган төгрөгийн хооронд бол 523-оор солино. 300-аас 500-оор 522-оор. За тэгээд 500 мянгаас дээш бол 521-оор солино гэсэн одоо надад заавар өгсөн гэсэн үг. Миний нийт аялын зардал бол нэг 250-аас 300 мянган төгрөг хавцаал болсон. Тэгэхээр би бол нэг айхтар их мөнгө солиулах шаардлага байгаагүй. Тэгэхээр би нэг 250 мянган төгрөг хавцаа төгрөгөө за 523-оор бодоо солиулсан. Жохон үнэтэй байгаа зав. Яг одоогийн яг тухайн цаг үетэйгээ харьцуулахад бол нэг 10 төгрөгийн зөрүүтэй сольсон гэсэн үг. Гэтэ тийм их мөнгө солиогүй учраас бол энэ дээр бол надад нэг алдагдал гарсан гэж би бодохгүй байна. Хотын төв рүү очиод ямар нэг байдлаар түгжирч бөглөрсөөр байгаад би энэ хөөс цаг зав алдах байсан байх гэж би дүгнээд байгаа. Тийм учраас яаралтай надад Yon хэрэгтэйс учраас эднийхийг шууд дэмжиж авсан. Тэгээд энэ хүү бас байгууллагыг дэмжсэн Ижко найздаа бас зөвс Ижконестас баярлаа. За үргэлжлүүлээл би Alipay Yonтой болсон юм чи надад нэг юм шаардлагатай юм. За хэрвээ би эндээс явах одоо бүх төрлийн чиглэлийг судалж үзсэн байгаа юм. За Улаанбаатараас Ирээн ороход шууд бол автобус байдгийн байлээ. Гэтэ нэг удаа явдаг тэр нь. Тэгээд надтай бол цагийг таарахгүй. Тэр нь нэмээд тэнгэр дээрээс явдаг учраас надад хитрхэ холт. За хамгийн ойрхон хотын төвөөс явж болох боломжтой зүйл нь өөрөө вокзалаас за вагон цуугаад явах надад сонголт байсан гэсэн үг. За тэгээд вагоны билетийг захиалахын тулд би Social Pay аппликейшн доторх за вагон захиалах гэсэн одоо яг вагоны билет захиалах руу орж байгаад Улаанбаатараас замын үе чиглэл 11 дугаартай вагоныг 7900 төгрөгөөр за авсан гэсэн үг. Гэхдээ би нэг 2 3 жилийн өмнө явж байхад нэг 10 20 мянгаар явж ирсэнтэй харьцуулахад бол вагоны үн бол 2 дахь өссөн юм байлээ. Тэгээд дээр нэмээ цагаан сар болон баяр наадмын үеэр таарчих юм бол энэ замын үед одоо Улаанбаатарын чиглийн вагон бол барагтай бол байдгүй. Тэгэхээр ер нь бол миний яг араас энэ аяллаар явахыг одоо хүсэж байгаа хүн байвал та бүгд вагоны билетийг маш эрт захиалах хэрэгтэй. Нэгээс 2 хоногийн өмнө захиалахгүй бол яг цагийн тулсан тохиолдолд ер нь вагоны билет байдгүй юм байлээ шүү. За үргэлжлүүлээд би бол Penguin хэмээх нэртэй одоо цахилгаан машин төлөвлөлт явж байгаа. Надаа нэг хэмээр юм худалдаж авах шаардлага байхгүй. Тийм учраас би зүгээр л нэг тийм үүргэвчтэйгээ шууд энэ Улаанбаатар хотоос одоо автобусан суугаал Улаанбаатар хотын төмөр замын буудлын дээр ирж чадсан. За тэгээ 1 сарын 20-доор явж исэн. За тэгээ Улаанбаатар хотын өртөө за тухайн үед хас 26 градустэй одоо маш хүйтэн байсан учраас яг ингээд нэг л уцаа бариад явахаар амар гар даарж илий. За тэгэл эргээд цаашаа харна, наашаа харна. Энэ жилийн нөгөө хятадын цагаан сар болон Монголын цагаан сар хоёр яг нэг үед болж байгаа болохоор за бүгд найрамд хятад ард улсын. За хятад иргэд ер нь бол хаа сайгүй байсан. Тэгээ би өөрөө хараад бас гайхсан. За тэгээ миний бас вагон дээр ирээд нэг уламжлал болсон юм юу вэ гэхээр би яг энэ одоо манай вагоны буудлын чинь бас дайжгүй байхгүй юу? Бас намайг бас баг байхад энэ чинь аамирын газар байдаг байсан шүү дээ. Тэрнтэй харьцуулбал аамир бас дайжгүй хөгжчихэд байгаа. Тэгээ нэг JS дээр орж нэг кофе болон за тэгээ нэг ойр зур замдаа идэж уух юм аваад тэгээд бас нэг вагоны буудлаараас харж байгаа маа. Тэгээ ер нь бол энэ бичлэг бас гадаад хүмүүсээс үздэг учраас та бүгд бас хэрхэн Монгол улсаас одоо тайван гарах уу гэдгийг бас эндээсээс ойлгоод авчвалаас зүгээр ах. Яг тэгэхээр төмөр зам дотор ороод вагон дотор орох үед болохоор нэг үдийн хоол гэдэг юм байдаггүй. Харин оронд нь зүгээр л нэг мангар том ус уцлагч байдаг учраас ер нь замдаа гомь аваад явал зүгээр идэв. Тэгээд би эндээ одоо нэг ганц ширхэг одоо кап нүүдэл аваад тэгэл вагонд орохоос өмнө жоохон бэлтгэлээ хангаа кофе мопи уучаад
Тэгээд энэ төмөр зам дотор бас явж үзэж байгаамаа. За тэгээд Монгол улсын төмөр зам чи өөрөө Монгол улс болон Оросын холбооны улс хоёрын өмч гэж явдаг. За Монгол улсын тал 50%, за Оросын тал 50%. Тийм ч учраас тэр одоо манай яг энэ төмөр зам чи өөрөө бас их гоё тийм Оросын загвартай. Тэгээд нэлийн тийм гоё. За сонгодог загвартай тийм бас төмөр зам гэдгийг бас би нэгээр харуулж байгаамаа. За тэгээ үргэлжлүүлээд бас өлсөж байвал манай яг энэ төмөр замын бас хоолны газар нь бас их гоё. За энэ дээр ингээд би та бүгд бичлэг харуулъя. За та хэд энийг үзтээ. За тэгээд ямар ч байсан юмаа идээд юмаа ингээл гараал цаашаага аялаа үргэлжлүүлээ. За богоондоо суух бол миний баг энэ аялын хамгийн хүнд юм байсан баха. За ягаад тэгэхээр уцаа бариад явцсан. Ингээд гар ингээд тогломчгүй амар даарж исэн. Тэгээд би айгу хол богоонд суух гээд нөгөө нэг уцаа ингээд бариад дээшигээ хараал яваал байгаа юм. Тэ арай гэж 11 дугаартай богоныг олж ирж одоо богондоо суугаад ёо за бурхан минь гэж та санаа амарсан сайхан богон байна да гэд бас богондоо сууж байгаа та бүгд таруулж байгаа. За манай богон бол бусад улсын богонуудтай харьцуулбал нилээн хуучин загварын богонтой. Ер нь бол баг энэ богоныг одоо хизээ оруулж ирсэн бас л тодорхойгүй бас маш одоо эртний богонуудын нэг шүү дээ. За ямар сандаа нөгөө Солонгосын алдартай Crash Land on You гэх мэт нэр Landing on You хэмээх нэртэй киноны тий зураг авалтыг одоо за нэг хойд Солонгос нэг богоноор явж байгаа юм шиг загварыг одоо Монголд ирж зураг авалтыг хийх одоо жишээ бас гарч ирсэн тий. Та бүгд энэ Crash Landing on You үзчихсэн бол богон бол амар алдартай гэдгийг бас мэдэх баг. Аргагүй дээ тэгэл нэг зөвлөлт холбоот улсын үеэс хойш явж байгаа гэж бодохоор ч одоо юу гэсэн үг юм бэ тийм. За тэгээ миний бичлэг үзэж байгаа бас гадаад хүмүүс байгаа бол та бүгд бас Монголын төмөр замаар зорчиж үзээрэй. Бас маш сонирхолтой туршлага болох байх. Харин үргэлжлүүлээд манай төмөр замын одоо үйлчлэгч бүсгүүчүүд гэх юм уу. За одоо үйлчлэгч нар бол одоо хамгийн гайхалтай одоо төмөр замын үйлчлэгч нар хамгийн бэктэй бүхэл замд ингээ явж л байдаг энэ бас гайхалтай хүмүүс бол төмөр замын үйлчлэгч нар хийдэг би бол баярлж байдаг. За тэгээд манай энэ хүү богоо маань өөр 16:40 буюу одоо өдрийн 4 цаг 40 минутаас хөдлөөд за өглөөний 7 цаг 20 минутанд Ирээнд буудаг. Ирээнд биш уучлаарай. Замын үдэд буудаг. За үүн дээр нэмээд бас Ирээн Улаанбаатарын богоон гэж байдгийн байлээ. Тэрэнд суул хуучин Бээжин Улаанбаатар хоёрын хооронд явдаг байсан богоон илүү тухтай богоон байх шиг санагдсан. За тэрэндээс нэмээд бас саяхнаас автобусын замын үд рүү явдаг болсон. Гэхдээ тэр нь 2 хоногт нэг удаа явдаг автобус заяа. Тэгэхээр ер нь яг яаж сууй өдөртөө яваад нэг тийм тухтай явъя гэж бодож байгаа бол богоон нарийн дээр тэгтээ цаг ял нэлийн алддаг 14 цаг явдаг шүү дээ энэ чинь. За тэгээ миний энэ удаа явсан 11 дугаартай богоон зэрэг та нар энэ дугаарыг чэйжлээд авцгаа юу. 11 дугаартай богоонд ер нь битгий суу. Энэ бол ёстой үнэхээр амар хүүтэн богоон заяа. Би шүн ингээд цонхон дээрээс нь сийгээд ингээд бүр даарад би шүн ерөөсөө унтаж чадаагүй энэ богоон дотор. Тэгээ дээр нь нэмээд ингээд юм сонин чимээ ингээд шүн гардаг заяа. За би энэ ингээд зарим нэг чимээнүүд ингээд бичээд авч таа. Тэгээд энэ одоо юу байсан юм байгаа. Яг нэг юм артаал нэг юм юмаа тавьдаг нэг юм одоо юу гэдэм бэ нэг ч одоо тавиур шүү юм байгаад байгаа шүү дээ. Тэр тавиур нь ингээд шүн гэл амар дуутай заяа. Тэгэд энэ удаагийн богоон дэр нь багтаа хүн сууж ирээгүй мөртлөө амар тийм эвгүй богоон цуусан заяа. Бараг хөнгүү заяа. Нэг урдталт маань нэг их чойдталт маань нэг ганц хүмүүн ингээл нэг богоон дүүрээд явах хэрэгтэй байтал би анх удаа юм хов хоосон богоон замын өдрөө явж үзчихсэн. За тэгэл богоондоо суугаад 14 цаг явж байгаа юм аа. За тийм нэг богоон цуугын бас нэг асуудалтай юм заяа. Энэ богоон ер нь өндөр хүнд зориулсан юм биш юм шиг байна. Ягаад тэр ингээд хөл ингээд амар илүү гарчдаг байхгүй. Би чинь 1 м 80 см өндөртэй хүн. Тэгээд ингээд хөл ингээд байнга богоон суухаар ингээд хөл ингээд нэг баг юу юм бэ? Нэг нэлийн уртаараа илүү гараад тэгээд байнга ингээд зурж байгаа үнэ өшгөлж ингээд яваад. Тэгээ ер нь л нэг тийм шинэ нөхцөл байдалд орж ирсэн болохоор би бол яг энэ 14 цаг аяллаа баг 2 цагт нь л унтаж ирсэн. Тэгээ дээр нь нэмээд энэ богоон бол өөрөө Чойр болон Сайн Шанд гэх нэртэй хоёр нэг нь Говьсөнбөр аймгийн төв нөгөөх нь Дорноговь аймгийн төв хоёр байдаг хаа. За тэгээд энэ хоёр дээр буух үед бол ер нь Улаанбаатар хот чинь ганцхан агаарын бохирдол гэж бас ярих чинь буруу болцсон юм байна штэ. За Улаанбаатар гэлтгүй энэ аймгийн төвүүдийн чинь бүр агаарын бохирдол бүр дэнтсэн байт юм байна. Тэгээд хамгийн амар одоо утаатай байсан газар нь бол Чойр байсан. За Шанд бол арай дээр. Тэгээд цаашаага бид нар ингээд яваад ер нь ингээд нэг буудал өнгөрөх тоолтомл ингээд нэг нөгөө амар сийгсэн цонхтой болохоор утаагаас амар орж ирээд ингээд нэг унтахад амар тийм жоохон асуудалтай байсан гэх юм уу. За тэгээд 4 цагийн үед унтаад за үгүй биш бараг 6 өнгөрөөд нар гарч яхад унтаад өсгöd би замын үдийн одоо галт тэрэгний буудлын дээр буусан. За тэгээд үүнээс хойшоо та нар яаж явах ёстой вэ гэх. За автобусаар гарах юм бол 50 ён болдог. За тэгээд энэгээр гадаа гарангуй чинь такси хийгээд одоо таксигаар одоо хил гаргаж өгдөг тийм замын үдийн гой ах нар тэнцээ зогсож байгаа. За тэр хэдтэй яг л 50 ёноор тохиролцоод бас яг ижилхэн үнээр
хэл гарч болдог байна. Гэтэ энэ яг надад тийм айгүй утгагүй санагдсан юм юу юм ингээд Улаанбаатараас одоо хүн ирлээ гэж бодоход автобусаар одоо чи нэг 40 хүнтэй ч юм уу гараад ингээд тэр бүх хүмүүсийн ачааг шалгуулад ингээд цаашаагаа гараад орох. Харин эсэргээрээ ийм нэг 4 5 хүнтэй зүгээр одоо таксидад гарах хоёрын ядад мөнгөнд нийжлэх юм байна гэхээр айгүй тийм хачиргалтай санагдсан. Тэгээд энэ бас энийн одоо автобус үйлчлэгийг нь одоо яаж явуулт юм байгаа яг автобус хаанаас авах яах одоо тийм мэдээлэл байхгүй тий айгүй жоохон бүрхэг юм билий яг замын үд дээр буусан хүнд бол. Тэгээд дээр нь яагаад такси автобус хоёр нь яг ижилхэн үнэтэй байгаа юм бэ гэдэг надад бол хамгийн сонирхолтой санагдсан. За ядаж таксийн 50 байлаа гэхэд автобус нь арай тэрнээс хямдхан баймаар санагдаад байгаа. За ямар учиртай юм бэ гэхээр замын үд гэдэг чинь өөрөө Монголын талын хилийн бомтын хот цаа талынх нь Ирээн гэдэг чинь болохоор одоо хятадын талынх нь одоо бомтын газар нөхгүй юу. Тэнгүүд энэ чинь хоёр хот ингээ бие бинтээ нэг 5 6 км-ийн зайтай л бараг шахуу газар заяа 10 ч үж магадгүй. Нэг хол биш заяа машинаар явбал нэг 10 20 минут явбал орчтий. За тэгээд энэхүү аялын турш би өөрөө нөө бэлэн мөнгөгүй явсан болохоор надад Монгол мөнгөч байгаагүй. Тэгээд хамгийн том хэцүү юм нь юу байсан бэ гэхээр ах руу мөнгө шилжүүлэх аюу хэцүү байсан. За таксийн суугаад ингээд 50 оноо төлөөд гарлаа. Тэгээд ер нь ахтай би тохиролцоод хаан банкны данс руу 25 мянга хийчээ гэж хэлээл тэгээд шууд гарцсан. Гэтэ яг хөө би зүгээр зөвлөх юм нь юу ихээр би яг энд эхлээд буучаад ингэж байдгийг. За угаасаа яг 7:40-оос гараад 8-аас хил онгоогоо тэгээ хил онгонгод гарахаар амар очор ихтэй байгаад байдаг хүмүүс одоо бүтэн вагон хүн буугаа тэр хүмүүс чинь буцаад ирэн лүү гарч байгаа. Тэгээ тэр идийг хүлээж яхаар нэг цаг энд нэг уцаа цэнэглээд ингээд нэг тодорхой хэмжээнд ингээд өөрийнхөө хэрэгтэй юмнуудаа базаагаад бас нэг кофе уугаад нэг дундан жоох амраад яг юу вэ гэхээр энэ замын үдэд чи айгүй олон кофе шоп моп нэг ч гэсэн тэгээд бид бүгд мэддэг одоо Сигапредо байлээ, кофе бин байлээ. Тэгээд Капи Бэн хүртэл байлээ. Тэгээд би ер нь ирэх болгондоо Капи Бэнд аяга орд суух дуртай. Тэгээд яг энэ Капи Бэнд ороод нэг сайхан 0 мэл орчоо. Тэгээд нэг сайхан амарч мамарчаад тэгээд нэг цагийн дараа гараад яг ёсгөл гардаг заяо. Тэгээд ёсгөө гарахад бол угаасаа Капи Бэнд дотор ч гэсэн жолооч ахнаар ороод ирсэн. Килийн очор хүлээж байгаа хүмүүс ч зөндөл байдаг. Тэр идтэй ярилцж байгаа шууд гарчихна гэсэн үг. За тэгээд хил даавахын хамгийн сони юм нь юу гэдэг хэрэг ингээл ирээнд очихоор ингээ агаар нь хүртэл өөр болчдөг заяо. Уг нь нэг юм 5 6 км-ийн зайтай Монгол улсын газар шорон дээр байгаа мөртлөө жоохон ингээд хятадын тал руу ороод ирэнгүүт гээд шал үнэр нь хүртэл өөр болоод нэг тийм сонин хоёр өөр одоо зэрэгэлдийн ертөнц гэмээр тийм хоёр өөр газар зүй замын үд 92 бол. Тэгээ энд нөгөө хилт авч яхад нэг хаамаагүй бичлэг гэж болдгоо болохоор би энэ одоо нэг цөөхөн хитэн кадр бичлэгүүд хийсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг гадаад паспорт аваа гарна гэдэг мэдчихэж байгаа. Тэгээд өөр улс руу явж байгаа учраас. За тэгээ гадаад паспортаа аваад иммиграшн дээрээс ингээд машина хүлээг. Одоо нэг ёсондоо бол анх удаа явж байгаа хүн байгаа бол чи ингээд цуг ингээд нэг 4 хүнтэй цуг нэг машинаар одоо таксигаар гарсан бол за таксины ах чи өөр зүгээр одоо ороод иммиграшн гараад одоо юм машина шатгуулаад цааталт нь өөр хүмүүстэй уулзч идэг гэсэн. Тэгээд ах машина үзүүлэг гараад ирэнгүүт нь наадлаас нь одоо түрүүний машин дээрсэн 4 хүн ингээ иммиграшн дээр ороод одоо хилийн стампад аруулаад за хятад улсын одоо хилийг нэвтрлээ гэсэн одоо тийм чамд гадаад тосорн чинь тамга дарданггүй чи цаашаа гарна. За тэгээд энийг хүлээж авах зурныг 10 20 минут хэрэгтэй бол нилээн бас хүлээдэж шүү. Ягаад гэвэл машиныг айгүй нарийн шалгад юм шиг байгаа юм. За тэгээд ямар ч байсан чамаг ингээд нөгөө ах чинь ингээд машинда буцаад суулгаад тэгээд чи Ирээн хот руу одоо ингээд чигээрээ яг хил даваа цаашаага явна гэсэн. За тэгээд Ирээн хот руу ороод ирэхээр одоо ихэнх хүмүүсийн одоо яг юу хийдэг талаар ярилцах юм. За монголчуудын хувьд бол ихэвчлэн зээл гэдэг нэртэй одоо дэлгүүр дээр буудаг гэсэн. За зээлэр буух юм бол за зээлийг одоо энгийнээр дүрслэх юм бол юу гэмээр юм бэ? За бөмбөр за 1000 нэрийн бараа 100000 нэрийн бараа тэгээ нарантуул зах тэгээд ер нь л ингээл бидний мэдих ингээ бүх хотлооны төвүүдийг нэгтгэчихсэн юм шиг газар заяа. Тэгээ хил даваал ерөөсөө баг монгол хүн байхгүй угаасаа монгол хүн байхгүй тэнцээ чи бүгд хятадууд байгаа. Тэгээ ахаар ерөөхдөө хөргүүлээд монгол жолоочоор хөргүүлээд одоо яг ирийн дээр очих гэсэн газрах барьд тодорхойлчихвол уг нь жолооч ах чи хүргээд хүн. За ер нь бол ихэнх нь бүгдээрээ юун дээр буудаг, зээл дээр буудаг. Тэгээ зээлээр бас хийсээд өдөржингөө зээлээр хийсэж одоо тэр авирах одоо зээлийг дуустал нь юмыг хөдөлж аваад Монголд одоо тэгж бизнес хийх хүмүүс маш их бий. Ер нь тэгэл бөмбөр гэлтгүү одоо энэ жижиглэнгээр одоо юм зардаг одоо хувцас бараа мараа зардаг. Бүгд дэлгүүрүүд ер нь ирээнээс л бараагаад татдаг шүү дээ. Тэгэхээр ирээн дээрээс очиод аавал ер нь хямдхан аавна гэсэн. Гэхдээ ирээний хятадуудын айгууд ядаргаатай юм юу юм гэр ингээд бид нарт юмыг дандаа үнийг нэмж зарах гэж оролддог. Тэгээд амар сайн яриад ч ингэж үнийг доошонд буулгаж ингээд нилээн бас 8-ны авьяастай хүн энэ ирээн хятадуудтай бас 8 хийгээ юмаа бас дайггүй үнээр авдаг л газар гэсэн үг шүү дээ. Миний зүгээс бол би энэ Пингуан хэмэх нэрт одоо цалгаан машины дэлгүүртээ ярилцсан очиж байгаа. Тэгээд өөрийнх нь талаас энэ хятад одоо тэр хүмүүстэй хэлээд за би очиж байгаа шүү байрлалаа явуулаарэ гэж хэлээд би
зээлийн одоо зээлээс жоохон зайтай газар бууж байгаа тийш такси идэж байгаа гэсэн. За хятад таксинууд бол ер нь бол айгүй төвөгтэй заяа. Маш төвөгтэй одоо зүйл заяа. Уг нь 90 хотоос өөр чи хот мод одоо Бээжин мэжингээр яваа таксидах юм бол за ингээд яг таксины тоолуураа дараад ингээд төрсөн яг хэдий төлөх ёстой мөнгө төлөөд явдаг. Тэгтэл 90 дээр болохоор бүгдээрээ 10 янаар явдаг заяа. Хамгийн холдоо 15 янаар л явна заяа. Тэрнээс илүү хэлж ивэл хятад хүн чамайг хулигдах гэж оролдож байна гэсэн үг. За харин миний энэ удаа суусан жолооч маань уу юу одоо таксины ах маань л өөрөө хөөхөн тийм жижигхэн хөөхөнд хэрэг барьчихсан ахвалж таарсан. За тэгээд ахын одоо ингээд юу гэх юм бэ те хөөхөн Монгол ах байсан зөө тэр гэсэн чи хятад дөрөг одоо нэг хятад амьдардаг монголовтор тийм ах заяа. Нэг өвөрн Монгол талдаа нэг ах л байгаа юм. Монголоор угаасаа айгүй хөвгөлтэй ярьдаг хүн байл. Тэгээд миний одоо нөгөө дэлгүүрийн хүнтэй уцаар яриад ингээ хоорондоо ярьж байгааг сонсож ингээ ах ингээд хятадаар амар аялахтай ярьдаг. Тэгээд цаадуул нөгөө хятадаар нь ойлгохгүй. Тэгээ ахтай цуг ингээд яваад ингээд цаашаага одоо өөрийнхөө байгаа газар руугаа ингээд Ирээн бол нэг тийм том хот биш ч гэсэн алхаад явал аюу хол газартай. Ягаад тэгэхээр бүх барилга нэг 4-өөс нэг 3 давхар махар дээдл нэг 10 давхар барилгатай. Тэгээ цөөх хэдэн тийм барилгатай учраас яг цаашаа явхаар амар төвөгтэй байдаг. Тэгээд амар өргөшөө сунчихсан хот. За тэгээд ярилцсны эцэст бол ингээд манай ах бол нэг бараг нэг 10 минут иртээ намайг одоо таксин дотор ингээд зөөж явсан. Тэгээд хөрхий бүр үнэхээр яг хятад таксинд үнэхээр жижигхэн зэвэ тоглоомч юу. Метр 80 өндөртэй хүн явж байгаа тохиолдолд ингээд байнгын толгой туулаад амар ядаргаатай явна зэвэ. Би зүгээр та нарт хэлэхэд. За тэгээд эцсийн мөчөд одоо төлбөрөө хийх болохоор надад бэлэн явна байхгүй шүү дээ. Би 10 явна л ахад өгнө гэж хэлсэн байгаа. За тийм болохоор би ах нар ерөөсөө 90 дээр очихоор хүмүүс нь монголоор ярьчдаг. Тэгээд ахаа Wi-Fi-аа гэдээ уцаа гаргаж ирж байгаа. Зааж агаад Wi-Fi-ыг нээлгүүлээд за тэгээд өөрийнхөө уцанд нь интернет холбогдонгууд ILP бол хятадд шууд ороод ирдэг. За надад WeChat байгаа ILP бол ILL-ний явж исэн. Тэгээд би ILP гаргаж ирээд ахын одоо QR кодыг уншуулад 10 явна гэж бичээд төлбөрөө хийгээд болцсон гэсэн. За тэгээд намайг ямар ч гэсэн манай цаатлын хятадууд маань дэлгүүр дээрээс ингэж хүлээж авч байгаа гэсэн. За тэгээд дэлгүүрийнх нь байрш нь бол энд баг. Тэгээ ямар ч байсан 90 хотод нөгөө нэг дэлгүүр дээр ирсэн. Тэгээ за энийг бид нэр бас арай өөр нэг бичлэг болгож одоо хийх болно. Гэхдээ ер нь бол ямар учиртай юм болсон бэ гэхээр за эдний дэлгүүр өөрөө цахилгаан машиныг бол 35 саяар ихсүүлээд 70 саяын хооронд зардаг. Хамгийн өндөр машин нь ерөнхийдөө 115 сая маяг болчт юм билээ. Тэгээд яг энэхүү машинуудын Монголд үнэлгээ нь өөрөө баг зүгээр юм нэг зүгээр юу машинд нь 30 сая машин 50 сая болоод 70 сая машин 140 сая болоод за тэгээд 100 хэдэн сая машин баруун 200 300 сая төгрөгөөр Монгол зардаг учраас би өөрийн биеэр шалгах гэж очисон одоо шалтгаантай очисон гэсэн үг. За тэгээд өдөржингөө би тэдний хятадын компани болон янз бүрийн юмнуудын хоорондоо ярилцаж тэгээд машинуудын зураг болон бичлэгийг аваад за дараагийн бичлэг дээр яг энэ талаар бол дэлгэрэнгүй ярилцах болно. За тэгээд үдийн хоолны цаг болохтой зэрэгцээд би ер нь хэлсэн тэгээд энд ингээд ирэхэд би угаас амар ядарч идлээ ингээд би замдаа бүр 2 цаг унтлаа гэд дээр нэмээ надад жоохон амрах газар хэрэгтэй байна. Тэгэхээр та хэд надад буудал зөвлөд өгөөч гэж би өөртөөс нь асуусан юм. За тэгээд намайг бол өөрийнхөө одоо туслах нэг залуугаар хүргэж өгөөд за нэг буудлын гадаа очив. Тэгээд яг тэр үед би нэг шинэ зүйл сурч авсан юм юу вэ гэхээр яг ийм юм болсон зэв. За ингээд хятад залуу маань болохоор нэг юм шар өнгөтэй буудал захиалган аппликейшн байд юм билээ зөө. Яг Alipay, WeChat гэдэг шиг бид нар хэрвээ бас Монголын одоо утасны Play Store-оос хайх юм бол тэр аппликейшн байгаа юм билээ. Магадгүй та хэд коммент хэсэгт бас тэр аппликейшны нэрийг мэддэг бол бид нарт бас хуваалцаад өгөөр. За тэгээд тэр залуу тэр аппликейшн дээрээс харсан чинь үнэн 118 йон гэж хэлсэн заяа. Нэг өдрийнхэн буудлынхаа. За тэгээд 118 йоны буудал гээд би мэдээд за яг уршаага хятад руу н очиж байгаа хгүй буудлынхаа нүгэлжлэгч дээр. За тэгээд за би танад буудал авах гэсэн юм аа. Тэгээд танаа буудал хэдээс эхэлж байгаа гэсэн шууд урдаас 200 ёно 200 ёно 200-аас 210 ёны хооронд байна гэж ярьж байгаа. Тэгэнгүүт нь үгүй тийм юм байхгүй. Наад аппликейшн дээр чинь сая 118-аар явж илээ. Би 118-аар чи өөрөө амаар байна. Тэгэд энэ надтай энэ хамтарч ажилладаг хятадууд бас энэ буудалтай чи хамаатай гэсэн. Тийм учраас би энэ буудалд ингээд орох хэрэгтэй байна гэж. Ерөнхийдөө бол нэг хятадын тэр одоо гараг баг зэрэг дарамтлсан байхгүй юу. Гэхдээ над яг үндэ нэг иймэрхүү хамтарч ажиллаагүй л дээ тэр компани. Тэгээд манай нөгөө нэг хятад ч уцаа авах гэж ингээд нээшн гүйлгэлгүй аппликейшн үнийг харсан чинь нэрээ 118 ёны өөрөө байсан гэд надад 118 ёноор өгсөн заяа. Яг ингэж баг зэрэг бид нар ингэж нөгөө мэлзэж одоо энэ хятадуудтай ийм өрөө мөрөө буудал модлаа ярилцахгүй бол ер нь бидний ингээ холигтод 200-аас 220 ёноор ингэж баг оруулах одоо тийм сонголттой эсвэл том өрөө мөрөнд албаар оруулаад идэг тийм учиртай юм билээ. Тийм учраас би та бүгд зөвлөх юм нь бас юу вэ гэхээр одоо аппликейшн интернет дээр хөгжсөн байгаа очиж байгаа газар авж байгаа юмны хүнийг та буугарч юм уу эсвэл буудлынхаа захиалга хийхээс өмнө яг иймэрхүү байдлаар заавал шалгаж явах хэрэгтэй гэсэн. За үүний дараа би нэг буудлын өрөөндөө ороод ер нь буудлын өрөөгөө цэвэрлүүлээд ачаа бараагаа үлдээчихэд за би чинь шүн өглөө
энэ жишээ чи 9 лөө 10 цагийн үед орж ирж байгаа. Тэгээ юу ч идээгүй яваад тэр дэлгүүр рүү очиод за тэгээд тэр дэлгүүр дээр ноцсон чи ойрхон хоолны газар байхгүй. Тэгээд би ерөнхийдөө хоол ид ингээ буудлаа захиалаа буцаж ирсэн болж таарж байгаа юм. За тэгээд нэгэнд ирээн дэрснийх нөгөө хүмүүс чи ирээний хоол мал муухай хэвээр амар онцгүй Монгол хоол байдгүй гэж яриад байдэн шүү дээ. Би ч хүртэл тэгж боддог байсан саяхныг хүртэл. За тэгээд яг буудлаас гараад 5 алхаад хойшоо иргсэн чинь нэг хөх дөл гээд нэг өвөр Монгол хоолны газар заяа. За яг дотор нэг 2 монгол хүн ажилдаг. Нэг нь ихч нэг нь ах байсан. Гэтэ яг би нөө бичлэгэндээ тэр хүмүүсийг оруулаагүй учраас хоолоо ингэсэн байгаа. За тэгээд хоолны зэсийг гүйлгээд үзсэн. Тэгээд ер нь нэг өвөр монгол маягийн хоолтой. За өвөр монгол хоол бас жоохон яг бидний иддэг хоолноос жоохон өөр үйдэн шүү. Яг нэг монгол хоол шиг мөртлөө одоо хятад амтлагчаар амталчихсан тийм хоолнууд ерөнхийдөө амар их байдаг. Гэтэ цөөн мөн гурилтай шүлмөл ингээд нэг бидний иддэг хоолтой ижлэхэн хоолнууд байдаг л гэсэн. За тэгээд ухаж за ер нь аюул багтай ер нь бид бүгдийн танил болсон те. Цөөвэн хаал би авч идсэн байдیں۔ Тэгээд цөөвөнга захиж аваад тэгсэн чинь ингээд надаа ингээд хөөхөн тэнд ажилтдаг их чинь ингээд би зүгээр ус авъя гэдээ авцсан чинь хөө юу ус вэ? Манай чинь цай гардаг шүү дээ. Сүйтэй цай мэ хийж өгөөд. За тэгээд би одоо энэ та бүгдэд яг идэж байгаа бичлэгийг харуулъя. Зя одоо мукбанг гэж үзүүлнэ. Маш гоё. Ямар гоё юм бэ? Вау. Чи ямар болсон? Гайхалтай. Эр тийм хот идсэнгүү. Яа, эмигийн цаг болж байгаа юм шиг. Ямар гоё холтой газар. Амар хөлсөн мөрс гарчихсан бүр. Ядраа талхич замын шууд. Би бол хоолой ус бүтээд чадсан гэдэгтээ яг савлаа даваад гэж боддог. Чанга хоол шүү. Айгуу гоё явдт. Маш гоё хоол. Энэ өөр улсаар нэг аялахаар нэг сонио хөдөөний хүн шиг болчихсон төвхтэй. Тэгээд ингээд нэг цаймаа аваад нэг аягыг хийгээд өгчих гэж шууд бүтэг гүцээр навчирч өгнө. Одоо тэгээд бүгдийн дуунда гүцэн нас хөөх юм байна эдний. Жижигхэн гүцтэй. Тэгснэ ингэ юм байна. Ангаа даартаа. Тэгье. Ингээд энэ гүцэн энэ байгаа байхгүй юу? Энд дээр ингээ азан билет үзтээ заяа. Энд чинь азан билет шүү дээ. Энд чинь 250-ийн билет гэдэг санаж. Хөөхөн билет цаана гэдэг. Тэснэ жижигхэн төвд мөгдчихтэй юм байна энэ дээр бас. Нэг сайхан монгол хоолнуудтай сайгаа уучсан. Нэг 2 мантун бууд энэ лавшаад юм шиг нэг сайхан лавшаа авчихсан. Энэ нэг юу юм бол? Одоо тэгээд өчигдрөх шиг одоо бүгдийг нийтэж үзүүлнэ дээ. Та нар тэгээд бүгдийг нийтээд үзэхээр өөрсдөө тэгээд над руу яах юм бац тий. Баярлаа. За. Одоо идэх. Таадан мукбанг гадаад гэж бод. Одоо ингээд нийлээсээс та өөрсдөө мукбангийн ямар хуваах нь харахгүй. Энэ болохоор нэг юм юу юм шиг байна. Цагаан дуу маягийн юм шиг байна. Фу. Хаймаа хадуу ногоотой биш. Урцсан байна. За тэгээд энэ болохоор авшаа юм байна. Энийг хэлээд идэх хэрэггүй юм биш үү? Аймаа хатан ногоо. Яа, юу юм бэ? Хүнтүүд юм уу? Тийм биш үү? Хүнтүүдтэй авшаа юм уу? Энэ хараа санаа монголог юм байна дээ энэ. Сайнал юм байна. Тийм юм идэж байгааг болохоор. За, ер нь ийм юм амьдралаа идэж байгаагүй юм байна. Ямар сони юм бэ? Яг амтын дүрслэх юм алгаа. Ер нь бол хүнтүүдэрхүү заяа. Гэхдээ нэг тийм шүлтэй хоолны амт орсон. Нэг тийм нэг өөр монголоор хоол идэх явахаар ийм амт байгаа гэдэг. Өмнөд өөртөө нутгийнх нь амталгаа юм шиг байна. Энэ угаас 90-ээс багааг бодоход Монголоос мах татаж авч байгаа гэдэг. Мах нь бол яг л манай махт ижилээ. Гоё ч юм уу? За энд ингэ микэт тавьчих. Тэгээд шүлээ нууж үзье. Өчигдрийн хоол шиг
Асал хөлс бастай. Утахаар юм шүү бараг. Хөө ёо за одоо юм гэж энэ удаж нэмгэн сунаа. Нэмгэн сууж байгаа тоолоо дуусна. Яа. Хөө. Цаагаа угаа хоолой идэг. За одоо мантан бодны амтлаа. Энэ одоо хэр юм бэ юм бол та. Дээд үед манай сургуулийн мантан бод яг нэг ийм их байж үлээ. Сургууль даяар баярлаж илээ тэр мантан бод гэдэг. Хөө гайхалтай. Хөө энэ хоолуудын гол нь идэж ордог байгаа. Би чинь туурахаа хүн нэг хийдэггүй шүү дээ. За тэгээд идэл үжтэй. Гайхалтай. За би дуусчаад үргэлжлүүлээ заяа. 50 идэх. Хаад чинь дараа нэг бол энэ ингээд юм заваа юм аа ингээд уцаад байж байгаа. Тэгэхээр би ямар ч идэж дуусчаад үргэлжлүүлээ. За ингээд хоол идэж дуусчлаа. Тэгэхээр ийм газар байсан. Тэгэхээр ингээд таталтаа нэг юмрхөө. Зя сайхан болсон байна. Манайх ингээд ингэдэж штэ. ILP гэдэг дахиад ийм ядтын төлбөрийн систем байдаг хөхгүй. Ингээд токоор нь ашиглуулчингууд ингээд мөн төлбөрөө шиг хийчих жишээ. Би одоо энэ аяллаар явхад бол нэг ширхэж бэлэн явна явж байгаа. Тэгээд одоо төлбөрөө хийж юу. Энийг амар байдаг. Тэгээд та бас яаж цэнэглэх аргыг бас нэг хал бичлэгэн дээр оруулаад өгнө. Тэгээд та өөрсдөө үзээд дараа нь дөөрэ чийд үзэхгүй. Урагшаа аяж майл хам гараад. Одоо тэгээд бэлэн он авч авдаг үе бол өнгөрсөн. Тэгээд би Монголоос ч гарахтаа ч ямар ч яваагүй гарсан. Цаашаа явахдаа ч ямар ч яваагүй гарч ийн. Тэгэхээр ингээд яг энэ удаач ингээд ер нь бол учир нь одоо авчихлаа. Хэлээ учиртай л гэсэн. За гих зэрэг ингээд өдөө хоол молоо идсэн ингээд янз бүрийн болсны дараа бол би ерөнхийдөө буцаж дэлгүүр лүгөө буцсан. За тэгээд дэлгүүр лүгөө буцаж бас үргэлжлүүлж асууж тодруулах юмнууд байсан. Тэгээ хоолоо идэж жоохон тэгээ орцсон учраас бол энэ удаа ярахад илүү банаад дэвтэйхэн одоо хүчтэй болцсон үг юм юм. За тэгээд өдийг хүртэл гаргасан яг энэ хүү юун хоол одоо хүнсний зардал гэх юм бол за би 50,000-аар ийш ирж байгаа. 25 хилд авч байгаа. За тэгээд 10,000-аар хоол идэж байгаа. За нийтдээ бараг 100,000 төгрөг арай хүрээгүй байх үед нь би LED ирээнд ингээд бүтэн өөрийнхөө хийх юмдаа хүрсэн байгааз. Яг тэрэн шиг ингээд та бүгд ч гэсэн бас ингэж аялж бас болно. Тэгээд ингээд өшөө би үргэлжлүүлээд ярьж. За энд ингээд би энэ хүү яг өөрийнхөө бодолсон буудлынхаа одоо яг QR код үү. За нэрийг утсан зүйлийг орхиж идэх. За тэгээд таксинд суугаад буцаад явж явах зур юу болсон бэ гэж. Би таксинд холигтуулж анх удаа үзлээ хятадд. За яасан гэсэн чинь таксинд ингээд ороод суугаад авсан чинь яг нэг хятад такси энэ удаа намайг авсан. Тэг хятад таксинд ороод битээр угаасаа тохирсон. Би 10 юанаар явна гэж шууд хэлээд ясахгүй. Ши юан гэдэг. Тэгээд ши гэдэг чинь хятадаар 10. Тэгээд би 10 юанаар яв гэж хэлээд ингээд битээр бол яг анхнаас явахтаа тохирцсон явж ирсэн. Нөхөр замдаа явж ирсэн. Чиний очих газар хитрхи хол юм байна. Би 20-ыг аавна гэдээ надаас гүрийчж байгаа юм. Тэнгүүт нь би мөнгөний өгөхгүй гэж гүрийгээ цаатах чинь ингээд надтай маргалдаад. Тэгээд юм төрөхгүй байгаа тахаар Алипи над руу уурал муухай яагаад хараагаад тахаар Алипи руу 5 юан шидэл. Тэгээд зайл гээл шууд ингээд буу игэнгүүтээ буугаал тэрийг хаяад явж байгаа байхгүй. Тэгсэн чинь хятад чинь яасан гэсэн чинь өөрөөдөөс зөрүүлснэ хараал илдэм бэ нөөс. Тэгснэ писта гэснэ яваад өгчдгийг. Тэгээд за ингэж бас холигтуулах юм бас байдаг юм байна гээл. Ер нь бол Титэн таксинд бол маш болгоомжтой явах хэрэгтэй. Эднэр ингээд айгүй бас эвгүй гэх юм уу яг ингээд хүн авч суулгачаад бас хаан чамаагүй авчиад хайчдаг. Тэгээ намайг нэг мэдгүй газар авчиж хаяад тэг яг дэлгүүрлөгөө буцаж явж байгаа замд ингээд нэг тийм сонирн байдалд орчиж байгаа. За тэг ямар ч байсан тэг 20 минут хэртээ ирэнээр бол нилээн алхаа тэр авирахыг сонирхож үзэнгээ төв зам руу ороод тэгээд такси дахиж байраад энэ удаагийн таксиндаа суугаад юу нь бол явсан асуудалгүй. За дэлгүүр дээр хурж ирээд үргэлжлүүлэн би зураг авалтаа энд үргэлжлүүлж байж байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол миний өнөөдөр тэнд 6 болтол би тэнд байсан. Тэгээд ер нь ажил юм болчихсон. Тэгэл за буцаж буудлын руу очивол дахиж нэг хоол идчихээ тэгэл унтаад өгсөн гэсэн үг. За тэгээд маргааш өглөө энэ буудлыг бол нэг өдрөө л авсан учраас би 2 цагаас өмнө чек инээ дараад гарах ёстой. За тэгээд 2 цагаас өмнө гараад
яг надаас 200 вон авцсан байсан. Тэгээд би болохоор үрт нь хэлж хагаад буцаагаад 78 ёоныхоо 82 ёоныхоо кэшбэк буцааж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс бас анзаарах хэрэгтэй гэсэн үг. Чи кэшбэктэй одоо нөгөө буцааж мөнгө татаж авахаар одоо мөнгө дундаа байрлуулдаг тэгэж бас мөнгө шилжүүлсэн байдаг шүү. Тэгээд хятадын буудлын дотор орж явахдаа болгоомжтой байгаарай. Хятадын таксинд ялангуяа маш болгоомжтой сууж байгаарай гэж би зөвлөе. За тэгээд өглөө ерөнхийдөө бол миний өчигдрийн ажил дууссан учраас за миний ээж маань надад ингээд сандал аваарэ гэж захиж өгсөн байд. За тэгээд жинтүүн гэсэн баха хятадын тавилгын дэлгүүр рүү би явах шаардлагатай болсон. За тэгээд төв зам руу гараад такси барихын өмнө энд нэг хідэн хөгжилтэй төрлийн бичлэг хиймэл санагдаад угаасаа л манаас хөгдөр чинь гар утасны ревю ер нь явдсан шүү дээ тийм ээ. За тэгээд би яг миний замын нөгөө талд нь угаасаа яг ирээний тэдил үйсэн юм билий. Баахан гар утасны дэлгүүрүүд. За тэгээд урагшаага ороод нэг иймэрхүү бас гар утасны дэлгүүр байна. Юм байна гэдэг бас нэг сонирхоо та хэд нэг бичлэгийг ороод харуулсан байгаа. За тэгээд Huawei, Honor, Oppo тэгээд ер нь хятадд алдартай байдаг утаснууд бол бүгдээрээ л тэмдэглээ Xiaomi тэргээл. Гэхдээ яг ингээд зарим дэлгүүрүүд нь хаалттай. Тэгээд дөнгөж нэгтгэж байгаа юм уу эсвэл яг ямар учиртайг нь сайн ойлгоогүй. Гэтэ яг ингээд сайн харах юм бол үн яг л боломжийн тэгээд бас яг шинэ утас авъя гэж бодож байгаа юм бол нэг өдөр тийшээ очиод утас авахд бол асуудалгүй юм байна гэж би дотроо бодсон. Үн ханшийн хувьд ч гэсэн гайгүй. Гэтэ гол асуудал нь тэр ихэнх утасны дэлгүүр дотор нь хятад хүмүүс ажиллаж идэм билээ. Тэгээд нэг жоохон өвөрөн Монгол руу эсвэл монголоор ярьж чадах хүн байхгүй болов жоохон төвөгтэй санагдсан. Одоо үргэлжлүүлэн та энэ ингээд нэг утаснуудыг харах юм бол бас сонирхолтой утас байгаа. Huawei-ийн тэр сүлийн бүгдийг тэгж хаагддаг утаснууд ороод ирсэн байсан жишээ. Тэр нь сонирхолтой байх эднэрийг харах юм бол. За цагаан нөгөө талаасаа такси бариад за би ээжи хэлсэн нөгөө жинтүүн гэдэг л дэлгүүр рүү нь явж байгаа юм заяа. Тавилгын дэлгүүр гэхээр угсаа ойлгомжтой байт юм билээ. Таксинд нь суугаад тавилгын дэлгүүр орё гэж хэлсэн ч болдго юм би. За тэгээд тавилгын дэлгүүр рүү нилээн бас хөөхөн зайтай юм байлээ миний байсан газраас. За би өөрөө бас яг хаанаас нь мэдэхгүй яг энэ тойргийн хажууд байсан учраас би яг энэ тойргийг айгуу том онцлоод орхицсан байгаа. За тэгээд жинтүүн л бас нэг 10 минут таксидэж яваад очиод тэр тавилгын одоо мангар том дэлгүүр байгаа шүү. За бидний мэдих Michelle Expo-гоос баг 2 дахин том юм билээ. За тэгээд 100 гаруй баг тавилгын дэлгүүр байгаад байгаа юм уу? Тэр дотор нь яг ингээд харах юм бол. За тэгээд ээж маань надад яг энэ сандлыг олж ирээрээ гэд хэлсэн. Тэгээд би ээжийн сандлыг хайгаад за тэр дэлгүүрийг ингээд нэг захаас нь нөгөө зах хүртэл ингээд бүтэн алхсан. Тэгээд тэр дэлгүүр лөө би та бүгд бас тавилга авах гай явж байгаа хүн байгаа бол за энэ газар бол тавилганд бол үнэхээр бол яг янз янзын тавилга байлээ. Гэхдээ ингээд амар хүүтэн дэлгүүр би нэг хасах 22-т явж байгаа учраас энэ дэлгүүр өөрөө айгүй тийм хүүтэн санагдсан надаа. Тэгээд дотроо бүр амар хүүтэн зөө бараг хасах 30 хүрсэн зөө. Тэгэл ингээд тэрнгээр нэгэл нэг цаг гар болохаа яваад гадаа цаг алхаа явж байгаа юм шиг бүр амар хүүтэн хөрөгчийн дотор явж байгаа юм шиг. Сүйдээ бүр амар даарч илээ. Тэгэд ер нь хайж хаажгаад ер нь яг энэ сандлын ижлийг авъя гээд хайсан нэг 3 дэлгүүр олоод за 3 дэлгүүр дээр нь очиод за хэлсэн чинь зарим дээр нь 180 оноор зарна гэж байна. Зарим дээр нь 170-аар зарна гэж байна. Тэгээ 160-аар зарна гэж байна. Тэгээд ихчтэй ер нь нэлээд ярилцсны дунд бол би сандлаа авахар болоод 160 оноор нэг сандал аваад за тэгээд 2 сандал болгоод 320 тэгээ Монгол руу тавьж өгнө гэж байгаа юм. За тэгээд карго нь ямар учиртай юм гэхээр би дүнжин гарвал одоо бараагаа авна гэж дуудтал юм байл л дээ. Тэгээд өөрөө утасны дугаарыг бичиж өгөөд тэгээд дүнжин гарвал одоо ингээд бараагаа явуулнаа чи гээд тэгэж ирнэ гээд. Тэгээд би ч нөгөө хүүхэд байхдаа нөгөө баахан том ачаа барай гардаг гэсэн ананерс хараад тэр нөгөө ачааг нь барай гарчих гэсэн чинь хятадын хил дээр чинь ер нь бол нэг юм том ачаа юм хайрцаг мэрцтэй юм гарах нь айгүй лайтай байгаад байгаа. Тэгээд чи шууд буцсан шүү. Тэрний оронд ингээ явуулчих гэж хэлээ. Надаас ингээ кароныхын мөнгийг аваад их ч ингээ явуулж байгаа. Тэгснээ бас хөөхөн санал тавиад байгаа маа ингээ. Чи манай дэлгүүрийг энэ бичлэгэндээ ингээ оруулаад өгөөч ингээ. Тэгэх юм бол би ч гой бонус ингээ манай дэлгүүрс хүн авах юм бол үгүй юм үгүй л гэдэлээ. Тэгээ би ихчтэй лээ наадах чи би тэгж яхаар. Таны дэлгүүрийн зургийг чи би зүгээр ингээ авчи та ингээ энэ авирхаа ингээ надад харуулчих. Тэгээд энэ WeChat-ыг чи би энд үлдээ чи тэгээд за манайхан бас эндээс бас юм авах гээд хайж байгаа хүн байгаа бол бас тавилан ойлгож бас ойрхон гой та дуртай юм чи байгуул ингээ. Нэг хальт тойроод өнгөрсөн бичлэгээс та бүгд хуваалцсан энэ ихчийн дэлгүүрээс. За тэгээд ихчийн дэлгүүр дотор ингээ юмыг аваад WeChat-ыг аваад за их чи энэ WeChat-ыг би авцсан шүү тэгээд өөр хүн холбогдол таны WeChat-аар холбогдох гэсэн. Тэгээ манайхан энэ бичлэг дотор зүгээр таалагдсан байвал яаж WeChat-аар хай гэж биччихээрээ тэгээд бас хүний уурманд бас тэг нэг хүн үзэж байгаа шүүгээ бас хэлчихээ та тий. За тэгээд нөгөө нэг тавилгын дэлгүүрээс ямар ч хэсэн сандлаа авцсан. Тэгээд за ер нь бол миний 2 дахь өдөр болсон. Миний гол одоо ажил дууссан учраас за юмыг яаж мэдгүй нэг зээлэр нэг эргэлтчихээ зээл орлоо. За тэгээ зээлэр орсон чинь за тэгэл 9 болсон юм байна уу? Хувцасч байна, ими санч байна. За тэгээд тоорго бүс бараа тэгээ цагаан сарын үедээ таарсан учраас янз янзын л юм тэрнгээр зарагдж байгаа юмнууд таарсан гэсэн. За тэндээс ер нь бол нэг хувцас болон чимдам янз бүрийн хүмүүс авах гэж очсон хүмүүс бол ер нь авж байгаа. Гэтэ яг үнийг хэлэхэд бол 90 жоохон үнэтэй болцсон байлээ. Тэгээд нэг амар бас тийм хямдхан бол биш шүү. Тэгээд та тийм бас бодож байгаа шүү. За хувцас одоо бараа бүтээгдэхүүн бол 10 20 мянган төгрөгөөр л хямдхан байгаа гэсэн үг шүү.
За тийм учраас ер нь бас ирээн дээрээс ер нь яг хуучны үг шиг бас дэлгүүр хэсгээ болцсон юм байна. За хүмүүс юм аваа шууд ингээ бүх ачаандаа ингээ бүх юмаа хийгээд аваад гарна гэдэг чинь өөр хил дээр гацдаг ажилтаа болсон. Тийм учраас юм том хайрцагтай юм одоо авч орох нь хилийн гаалан жоохон чангарсан учраас худлаа болсон. Тийм учраас ер нь бол бараануудаа нэгтгээд буудал модалтай ч юм уу байлгаж байгаа. Тэгээд байлгасан буудлаасаа гаргаад каргонд авчиж өгмөр юм билий. За ер нь тэгээд шинээр гэр бүл болж байгаа хүмүүс ч байсан нэг 5 өдрийн орой гараад хагасанд нүглийн 90 ороо тэг хагасаныхаа өдөржингөө дэлгүүр өсчихөж байгаа бүтэн сайн хагасаныхын оройн буцаад тэг бүтэн сайнд нь бас орж ирээд бас ажил төрөлдөө явж болохоор л санагдсан шүү. Шинээр гэр бүл болж байгаа хүмүүс болон тавилга шинжлэхдээ шинэ байранд орж байгаа хүмүүс бол за ер нь бол ирээнээс юмнууд авчихад аюу хямдхан юм билий. Мишель Экспо ер нь тэгэл өөр 3 4 дөр хороол морол. Ер нь тэгэл Монгол бараа зардаг 8 чичээр биднийг ер нь аюу жоохон шулддаг юм шиг санагдсан. Ер нь ингээл тэнд ч гэсэн одоо ирэн дээр ч гэсэн нөгөө яг үндсийн хятадуудаас үнэтэй авч байгаа. Тэгээд үнэтэй авсан юм буцаагаад бид нар авч байгаа. Бидний дээр дахиад юм нэмж байгаа. Улаанбаатар тэгээд авна. Улаанбаатар дахиад орон нутглоо явахдаа дахиад нэмэн ихэрч одоо ёо хідэн давхар үн нэмэгдэж одоо бараа аваад байгаа юм би тий. Гэтэ ийм ирээнээс бол бас яг тийм сайн бараанууд гэхээс илүү яг л нэг тийм жоохон өргөө хэрэглэн юм аваад юмар юм бэл. За тэгээд надад бол хамгийн таалагдсан юм юу юм гэхээр ирээний эми сан орж үдсэн. Тэгээд эми сан руу орж жагаад за нэг барын алт маалт нэг ойр зургийн юм хүмүүст аваад тэгээд эми санчтай бас айгүй хөөрхөн ярилцсан чи эми санч айгүй сайхан зөвлөгөө өгөөд энэ тийм юм уудаг тэрэн тийм юм уудаг гэд нилээн бас яа гэм блэ манаа шиг бас нэг айхтар юм бичүүлж авдаг болохоор ер нь бас хөөрхөн санагд. Тэгээд би нэг чинь WeChat-ыг бас авцсан байгаа. Тэгээд та бүгд WeChat-ын бас хуваалцаад орохъя. Ямар нэгэн им авах хүн байвал бас тийшээ ороод бас им табан авч үзээрэй. За тэгээд зээл дотор сууж итэл өөрөө жолооч ах маань орж ирээд за улаан бишээ замын үд явна гэж орилол нэг ах өрөөд ирд юм билий. За тэнгуут нь тэнд нь сууя 25-ыг шилжүүлэе гэж хэлээл бас явчихна гэсэн. Нэрээ бас нэг айгуу сонирхолтой юм хэлэх юм юу юм гэхээр ингээд та нар Yon ингээд аваад ирээд идэв штэ. Тэгээ Yon ч дуусаа шилжүүлэх боломжгүй байгаад байвал ирээний 8-чд чинь өөрсдөө хаан банкны данстай юм билий. Тэгээ хаан банкны дансрам зүгээр шүү шилжүүлээд юм аваад ицсэн ч болохоор л юм билий. Зээл мэйл дотор бол бүгдээрээ л хаан банктай юм билий шүү нэрээ. Тэгээд бараа материал янз бүр юм авсан. Тэгээд цаана нэг бүдүүн дэлгүүр идэргээд ганц 2 дэлгүүр Uniqlo идэр байд юм байлээ. Тэгээд KFC идэр бас байдаг. Тэгээд надад бол нэг тим юм сонирхолгүй байсан. Тэгээд яаралтай бас Улаанбаатар руу явах ажилтай учраас за энэ хүрээд ерөөхдөө би ирээн дээрээс буцаа зээлийн гадаанаас машин суугаад буцаж хилд авсан гэсэн үг. За тэгээд хилд давж яхад бас жоохон хандлын явдалтай болж байгаа юм юу гэхээр ийм болдго юм байна. Ингээд хилд авахаар ингээд манай цуг явсныг ихч маань өөрөө мангар их ачаатай явж таарад ачаа нь ингээ хайрцагтай байсан болохоор хайрцаг нь оруулахгүйгээд хилийн байцаагч манай машины 3-4 удаа буцаагаад баг миний тооцоолж ирснээс 1 цагийн зайтай хоцордог. За хил өөрөө 5 билүү 4:30 гээд л хаачт юм билий. Тийм учраас тэрнээс өмнө бүх одоо 8 дуусаа буцаж одоо Монголын тал руу буцахгүй 90 дахиад нэг хоног ажилтаа болно. Надад бол тэг хэрэг байгааг учраас яаралтай буцах байсан. Тэгээд яг үнийг хэлээд ингэж бас гацж байгаагаас хамаарат айгүй хэцүү гэх юм уу? Тэгээд ирээн Улаанбаатар биш ер нь замын үед Улаанбаатарын хооронд бас явж байгаа бол богоон 6-аас хөдөлт юм байна зөө оройн 6-аас. Тэгэхээр ингээд яг дунд нь ингээд нэг яг гацах юм ажилтай болчт юм бэл. Тэгээд би бол нэг кафе бэнд доороо суучдаг. Тэгээд кафе бэнд юм бас нэг ойр зур юм аваад тэгээд ер нь бас ирээнд бас нэг удаа хоол идсэн бас түүх бодож модоод нэг хөөрхөн амраад суусан шүү. Тэгээд залуус. За тэгээд 6 цагийн богоон ирлээ. Тэгээд 6 цагийн богоонд суулаа. За тэгээд буцаад Улаанбаатарт өглөө 9-д ирдэг юм байлээ. За энэ удаагийн богоон бол одоо бүр хилж ярилдгөө сайхан богоон байлээ. Тэгээд түрүүний тэр 11 дугаартай богооны хажууд бол үнэхээр одоо тийм сайн богоон суусан зүгээр ах. За үнэхээр дулаахан явсан. Тэгээд амар их хүнтэй. Тэгээд бага ихч нартай цуг тэгэл одоо юу ч хийдэг хүмүүс тийм байгаа ихэнх нь тэгэл ирээ орчод буцаж байгаа бага ихчнэр л яг хаасаагүй богоон дотор явж илээ. Тэгээд өмнөх богоонтой харьцуулахад бол энэ удаагийн богоон дулаахан богоон. Тэгээд ер нь бас их дайжгүй байсан.